Тэгэхээр гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын зүгээс бас цөөн хэсгийнх нь хувьд хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол бас нэлээдгүй гарч байна. Энэ ч утгаараа улс орны нэр хүндэд тэр тусмаа харь оронд ажиллаж амьдарч байгаа олон зуун монголчуудын бас нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа үйл явдал гэж үзэж болохоор байгаа юм. Хэдхэн сарын өмнө Солонгост болсон нэгэн фестивалийн үеэр Монгол залуусаас олон тооны Солонгос иргэдийн гар утсыг хулгайлсан эргээр ял сонсож байна гэсэн мэдээлэл сонсогдож байсан бол саяхан буюу энэ 3 дугаар сарын 8-ны өдөр Тайвань улсын Тайвань хотод Монгол улсын 6 иргэн буюу 3 Монгол 3 эрэгтэй 3 эмэгтэй гэмтэрэгт холбогдсон тохиолдол гарсан байгаа. Тайвань улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон нэртэй брэндүүдийн дэлгүүрээс их хэмжээний эд бараа зүйлийг хулгайлж байгаа нь камер имжлэгт буусан талаар мэдээлэл байгаа юм. Гадаад хэргийн яамнаас энэ талаар аль бие усны мэдээллийг тун утгагүй өгөн. Гэхдээ Тайванд аль бие усны консул байгаа учраас эдгээр иргэдийн ар гэр болон өөрсдөд нь анхаарал тавьж байгаа гэдгээ захин хуудасаараа дамжуулан мэдэгджээ. Тайваны Табе хотын цагдаагийн газраас 19-оос 25 насны Монгол улсын 6 иргэнийг хулгайн хэрэг сэргэжиглэн энэ сарын 8-ны өдрийн өглөө байрлаж байсан зочид буудлаас нь баривчлан саатуулжээ. Цагдаагийн газраас өгсөн мэдүүлгээр эдгээр хүмүүс Табе хотын Zara, H&M, Ika-Sasa болон бусад дэлгүүрүүд зах дээрээс олон удаагийн үйлдэлээр их хэмжээний бараа бүлэглэн хулгайлан үйлдэлсэн бөгөөд эдгээр үйлдэлүүдийг нь камерын бичлэгээр баримтжуулсны дараагаар баривчилсан байгаа юм а. Тэдний хувьд олон удаагийн үйлдэлтэй мөн хяналтын камер дээр дүрс бичлэг нь хөдлөшгүй нотлох баримт болон үлдсэн учраас Тайваны хууль хяналтынхан баривчлан саатуулжээ. Энэ мэтчлэн харь оронд хулгай хийж гэмт хэрэгт холбогдож байгаа залуусын хувьд өөрсдөөс нь гадна нутаг нийтнийхээ нэр хүндийг харийн орон сэвтэж байгаа тохиолдол олон байгаа юм а. Мөн саяхан нэгэн сайтад мэдээлснээр Япон улсад 20 орчим насны сурах гэж очисон залуус мөн бүлэглэн хулгай хийж байгаа нь баримтаа нотлогдсон саатуулагджээ. Тэднийг орон байрны хулгай хийдэг байсныг үйлдэл дээр нь баривчилсан байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Харийн оронд ажил хөдөлмөр хийх гэж мөн сурах гэж очисон тул тэрийг хийхгүй ингэж хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа нь эргээд их орон элэг нийтнүүдийнхээ нэр төрийг сэвтэж байгаа үйлдэл яа харахгүй юм уу юм а. Өдрийн тайлд уян мэдээллээ.